Сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр Пашт 10 буюу Сөүл хотын үзэх ёстой газруудыг та нартай танилцуулъя. За тэгэхээр ер нь бол анх удаа ойлгож байгаа хүмүүс зориулсан бичлэг байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр нэгдүгээрт Мьяндонг гэдэг энэ хүү одоо жуулчдын бүр хамгийн их очдог газар байгаа. Тэгэхээр та хэд маань яаж очих вэ гэхээр энэ харж байгаа шлэн цэнхэр шугамын Мьяндонг гэсэн буудалд буугаад орох боломжтой. За энд ирснээр та бүхэн гоо сайхан хувцас гэдэг олон төрлийн сонголтоос худалдаа авах боломжтой. Хоёрдугаарт Lotte World. За тэгэхээр та бүхэн харж байгаа шлэн ногоон шугамын энэ хүү буудалд буугаад орох боломжтой гэсэн. За нэгэн цаг үеийн дэлхийн хамгийн өндөр барилга буюу 123 давхраар орж үзэж одоо Сөүлийг дээрээс нь харахаас гадна энэ хүү Lotte World Mall-оор та хэд маань худалдаа авалт хийх, өөр брендийн хувцас авах те бүхэл төрлийн одоо брэндүүдээс энд байгаа гэсэн үг ээ. Гуравдугаарт за Instagram-ийн одоо тий одуудын хамгийн их очдог Starfield гэдэг мall аа. За энэ шар өмгийн энэ хүү одоо буудалд метроны буудалд буугаад орох боломжтой гэсэн. За тэгэхээр орой ерөнхийдөө бол ингэж харагдаг, ер нь өдөр очивол бас зүгээр юм уу гэж утсан. За тэгэхээр та хэд маань энэ локейшнээр очиод зураг авахулах мөн одоо өөр бусад одоо зүйлийг сонирхох боломж. За энд мэдээж одоо номын сангаас гадна мall учраас одоо зөндөө олон төрлийн бараа бүтээгдэхүүн борлогдож байгаа гэсэн. За тэгээд дөрөвдүгээрт дүндээ мөн зах. За тэгэхээр хүмүүс маань за анх удаа очиж байгаа хүмүүс тэ үсгээр дүндээ мөн гэж их хайгаад байдаг гэсэн. Тэгэхээр та хэдий харж байгаачлан энэ метроны буудалд буугаад орох боломжтой гэсэн. За ер нь бол энд туслах материал болон нэлээд том зохиосон. За анх удаа надад очсон болохоор ч дөрөв масар том санагдсан. За 5 дугаар энэ Gawjang Market гэдэг. За энэ бол энэ олон улсын international одоо маркет буюу бас жуулчдын хамгийн их очдог зэг байгаа. Тэгэхээр та хэд маань street food одоо сонирхохыг хүсвэл энд ирэх боломжтой буюу одоо жуулчлалын хамгийн оргил зэг нь энд байдаг байгаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.